би тэгэд яг одоо цагаан сарын амралт болоо 3 хоног амарч байгаа. Тэгээ нэг тийшээ явахсан чи гадаа маш хэмжээний цас орж байна. Тэгээ манай энэ хоёр цасаа цэвэрлж байна. Вау, маа. Гоё юм бэ. Цасараад. Ийм зузаан цасарсан. Өглөөнөөс ер нь бол өчигдрөөс хойшоо цасарсан. Ana udiklere. Ангон машин авалтаа амраа. Атгүй штэ. Бид Inspire Arena дээр хүрээд ирсэн. Дотгошоо орох гэж байна. Дотгошоо орцгой дээрээ. Орж сонин хачин сонирхолтой юм сууд үзнэ. Хөтмөн. За ингээл эхэлж байгаа юм да. Вау. Энэ чинь Inspire шүү дээ. Үлгэрийн орон юм аашаа юм бэ. Сайн уу бүсгүй. 우와. 영원히. 와, 이 울그린 나나야 마야시엠비. За энэ болохоор ингээд дээрээ маш том юм. Одоо юу гэдгийг энийг одоо юу гэх юм? Дэлгэцтэй их юм уу? Тэгээ хоёр талдаа бас юм дэлгэц амар том дэлгэцтэй. Гэтэ дэлгэц шиг бол харагдахгүй сайн. Йоо үргэлжилсэн.
Яг нэг үлгэрийн оронд ороод цэцэн юм шиг бидний төрөдөх юм. Ингээд цаг тутамд ер нь бол минут тутамд ингээд өнгөөр өөрчлөгддөг. Нэг үзүүлбэр үзэж байгаа юм шиг мэдрэмж төрөөх юм. Ингээд гоё орчин суугаа гоё хоол моол идэж суухад бол урамтай л юм байна. Anyway, så jag sagt. Bakery kitchen. Ийшээ явахгүй штэ. Ийшээ. Казино авах гэдэг штэ. Казино орж ирэх гэдэг штэ. Энэ казино муу юм уу? А? Энэгээр орох нь зөв юм байна зааж. Казиноос зүгээр орж болт юм асууя. 저번에 그냥 구경 좀 할 수 있어요? 구경. 아, 무슨 여권 있으세요? 등록증 있는데요. 외국 아, 등록증. 여권 있어요. 몇 번이요? 외국 등록증. 네, 주셔도 되는 거. 아, 네, 요즘. гадаад паспорт заавал хэрэгтэй гинэ. Хамгийн анх орж ирж байгаа бол гадаад паспорт заавал хэрэгтэй. Энэ казино руу орохсон чинь заавал юу яадаг гинэ? Гадаад паспорт хэрэгтэй байдаг гинэ. Тэгээ гадаад паспорт эхний ээлжинд бол гадаад паспортаар заавал үзүүлээд ингээд тэр казино руу ордог гэж байна. Тэрний дараагийн удаа нь болохоор зүгээр л гадаад паспортынхаа дугаарыг хэлээд яваад орчдөг юм байна. Уг нь бол гадаад иргэний үнэмлэх байсан. Тэгээд иргэний үнэлэх бол болдгоо юм байна. Энэ Inspiring казино руу. За ямар ч тач орч чадаагүй ч гэсэндээ өөр юм үзцгээе. Өөр дүрсүүд харуулт юм байна. Одоо дахиад шал өөр аяга. Айн дээр ёо яг дээрээс уус уусч байгаа юм шиг мэдэм төрүүлээд байна. Вау. Вау, ямар гоё юм бэ. Wow, nice. It's party.
шасан хүмүүс энийг үзэж байна. Вау. За үзээд дуслаа. Одоо хүмүүс тусын өөр өөр энэ зүг рүүгээ. Тэр нь ийм хуу чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд Солонгост маш их байдаг. Тэгээ хүмүүс болохоор гэр бүлээрээ найз нөхдөдөө хамт олонтойгоо ийм хуу газруудад маш их ирдэг. Inspire. Ямар гоё интерьертэй газар вэ? Яв ягаа. Сансрын хэсэгтэй. Сансрын хэсэгтэй яваад ирвөө. Ой хариулт байна уу? Нүүр чаагцээ бэ. Ой таг байна уу? Elastic hours, they expand and shrink. Memories blur faster than you think. My moment's forever, the next just a blink. Энэ хоёр уурсдаг шатны энд ёстой нэрээ та хэдийг олоод хайгаад олохгүй байна гэдэгсэн тийм тараа. Заа дайсан гитнэ. Юу тавьчихоо заасайс. Яа ямар худалч хоёр гараа тий. Хаана байна өстө урсдаг шатны динд байна. Та руу өстө очиж юм гэдсэн чинь. Оо ийм сайхан хоёр гараа маа. Юу сайхоо. Бодлоо яриаггүй үстэй. Сайн ирсэн байна. Явъя. Гарыг. Эргээр. Аюул энийг тар ингэ үжиглэх бай. Inspire дотор даруулсан бүх зургнууд л яад ч юм айгу гоё гарч ирсэн. Гэрэлтүүлэг, арын фон бүгдээрээ надад амар таалагдсан. Тэгээд бүхэн маань map дээр энэ хаягаар хийгээд заавал нэг удаа очиод үзээрэй гэж санал болгож байна. Энэ хүн миний сандлыг булаасан. Арай л даварцсан байна уу юу? Би ингэж дээлхүүлэх ёстой ч юм уу? Үгүй ч юм уу? Бүү минь. Ер нь бол тэгээд өнөөдөр бол өглөөнөөс орой болтол цас орсон доо. Бид хэд цастай өдөр аялсаар л байсан. Стохур хим. Энэ өнөөдөр хүүтэн минь түүнээс дулаах үедээ
гадаана. Шурч тийш гарахгүй хата тэгдэг. Ингээ Бали да гэд ингээд гадаанаа харах юм бол тэндээ далаа байгаа энэ ч юм гэлээ. Энэ гэхдээ дулаахан өдөр ирэх юм бол амар гоё юм байна. Халуун өдөр заавал ирээрэй. Бин фасаг hotel гоё юм. Зураг давуулах гэсэн. Ёо, энэ ийш тааж гарах. Уг болж. Гэтэ юм ёо. Энэ бол саяын кофе шопны хаяг. Та бүхэн маань бас за ер нь бол цаг агаараа заавал харж ирэх хэрэгтэй шүү. Дулаахан хамгийн гол нь дулаахан гоё өдрөө харах хэрэгтэй. Тэгжиж гоё далайн ирэг дээр сунгаа гоё кофе, торт, амттангаа идэнгээ хөгжүүлж чадна гэсэн. Тийм аа. За өдөржингөө машинд явлаа. Өдөржингөө машинд явсны эцэс мах идцгээ, мах шарж идцгээ. Хоожа! Хөгийн уусаа! Энэ болохоор ингээд 19,900 бараг 20,000-ыг өгөөд хязгааргүй 3 цагийн турш ер нь бол мах идэж болдог тийм газар байгаа. Тэгээд манай ихч болохоор ер нь бол ийм биетэй залуучууд хоол идэж болно гэсэн. Тэгээ энэ хоёр бол орж чадахгүй гэсэн. Ёо. За хаашаа суух юм? Хасаммион. Хасаммион이요? 네. 일주일에 3만 원 소식이? 저희가 이용해 보신 적 있으실까요? 네? 저희가 이용해 보신 적 있으실까요? 아, 네네. 아, 네. 그럼 바로 За эндээс хүссэн юмаа сонгож авч иднэ. Ханчаанд 9 жор оруулах шиг. А энэ махан эндээс ингээд хичнээнийх бол хэдэн ч грамыг идэж болно гэсэн. Ер нь бол жоохон их иддэг хүмүүст ашигтай. За идцгээ. За тэгээ бидний өнөөдрийн влог маань ийхүү өндөрлөж байна. Бидний өнөөдрийн влогтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Мөн та бүхэн маань энэ бичлэгний доор байгаа subscribe гэсэн товчийг дарахаа мартаоцай. Дараагийн бичлэгээр уулзлаа түр баяр таа.